Аз жаргалын түлхүүр миний гэр бүл. Гэр бүлтэйгэн байх хамгийн сайхан. Хүүхэд бол гэр бүлийн үнцэн. 5 сарын 15-ны өдрийг дэлхийн гэр бүлийн өдөр гэж тэмдэглэн өнгөрүүлдэг. За Орхон аймаг Амрын талбай дээр энэхүү гэр бүлийн өдрийг анх удаага өргөн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байна. За энэхүү гэр бүлийн өдрийг Орхон аймгийн Төрийн алба хаагчдын холбоо, гэр бүлийн ордон, гэрэл зураг сургалтчдын клуб болон хүүхэд гэр бүл хөгжлийн хэлцээс хамтран зохион байгуулж байгаа юм байна. За ингээд бидний хэлцээ сурвалжлагатай хамтаа. Уйхан цайлган ээжтэй билээ би. За гэр бүлийн өдрийн хүрээнд зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд бас гэр бүлээрээ оролцож байгаа асуудыг үзэгч та бүхэндээ уулзуулж байна. Тэгэхээр та бүхний тухайд бас гэр бүлтэй цаг хугацаа хэрхэн зарцуулдаг вэ? Өнөөдрийн зохион байгуулж байгаа үйл ажиллагааны тухайд ямар сэтгэлтэй? За өнөөдөр Орхон аймагт анхудад зохион байгуулж байгаа гэр бүлийн өдрийг бид хүн гэр бүлээр оролцож байна. Гэр бүлдээ ерөнхийдөө бас цаг зав гаргахыг нэлээд хичээдэг. Ерөнхийдөө ажлын шаардлагаас болоод бас хагас сан бүтцэн бид нар бас нөө спортын байгууллагад ажилладаг учраас бас тийм хагас сан бүтцэн болгонд бас цаг зав гаргах мото. Гэхдээ ер нь аль болох цаг зав гаргахыг хичээдэг. Орхон аймгийн хэмжээнд бас гэр бүлийн өдрийг анх удаага өргөн хэмжээнд зохион байгуулж байна. Ер нь энэ үйл ажиллагааг та зохион байгуулж байна. Онцлог зорилго юу байгаа вэ? За Орхон аймгийн хэмжээнд бол Орхон аймгийн Төрийн алба хаагчдын холбоо маань санаачлаад аймгийн засаг даргын тамгын газар нийгмийн хөгжлийн хэлтс дэлхийн зүүн олон улсын байгууллагатай хамтраад санхүүжилттэй тэмцээнээс босгоод бид бүгд анх удаа нийт Төрийн алба хаагчдыг хамарсан өргөн бүрэлдэхүүнтэйгээр өдөрлөгийг зохион байгуулж байна. Гол зорилго нь хэм бодвол гэр бүлийн үнцэн гэр бүлдээ цаг зав гаргадаг байх чадамжийг төлөвшүүлж байна. За гэр бүлийн өдрийн үйл ажиллагаанд гэр бүлээр ирж байгаа асуудаас гадна хамт олноороо зохион байгуулалтаар оролцож байгаа хүмүүс байна. За илүү өргөн дийлгэр хүрээнд бас зохион байгуулж байна. Яг одоо надтай товчруулах газрын хамт олон уулзж байна. За та бүхний тухайд бас ямар зохион байгуулалтаар оролцож байна. Ерөнхийдөө гэр бүлийн өдрийг бас эрхий яаж өнгөрүүлж байна. За ингээд манайх олон улсын гэр бүлийн өдрөө тохиолдсон манай хот төгчүүлэх газраас 5 гэр бүл орж байгаа. Гэр бүлээр орж ин тэгээд энд хүрэлцэн ирсэн бүгд гэр бүлд нь бүгдээрэнд нь баярын мэнд хүргэе. Гэр бүлүүд аав ээжүүд маань үр хүүхдтэйгээ хамтдаа нэг өдрийг аз жаргалтай хүүхдүүдэд хөгжүүлж хүүхдүүдэд баярлуулж ингэж хамтдаа өнгөрөөх. Хамгийн гол гэр бүлэрээ байх энэ одоо зорилгын үүднээс бол энэ өдрийг зохион байгуулдаг. Тэгээд өнөөдөр бас энэ арга хэмжээнд манай төрийн бус байгууллагаас гадна төрийн байгууллагууд аж ахуйн нэгжүүд нь бас гэр бүлүүдэд оролцуулж гисэн байгааг та нараас харж байгаа хэрэг. Тэгээд эцэст нь хэлэхэд үндэсний баялаг гэр бүлийн баялаг хүүхэд тийм болохоор хүүхдүүдтэйгээ гэр бүлээрээ аз жаргалтай нэгэн өдрийг өнөөдөр хамтдаа сайхан өнгөрөөгөөсэй гэж хүсэж байна. Ойхон цэцэг шиг охидтой билээ би. Аз жаргалын түлхүүр миний гэр бүл. Гэр бүлтэйгэн байх хамгийн сайхан. Хүүхэд бол гэр бүлийн үнцэн.